Сайн уу? За би 3 жилийн өмнө Австралид мастер хамгаалахаар оюутан болж ирсэн. Хэдийгээр миний 2 дахь удаага оюутан болж байгаа тохиолдол боловч мэдээж зарим зүйлсийг зөвгөр хийсэн зүйлс байгаа боловч зарим зүйлсийг буруу хийсэн, алдсан, мэдгүйгээсээ болоод ингээд аюул боломжуудыг өнгөрөөсөн ийм зүйлсүүд надад байдаг. Тийм болохоор би өөрийнхөө энэ багахан туршлага дээр үндэслээд одоо оюутан болж ирэх байгаа эсвэл Австралид одоо сурж байгаа ч юм уу тиймэрдүү хүмүүст зориулаад энэхүү бичлэгээ хийж байна. Тэгэхээр та Австралид оюутан болж ирэхээр сонирхож байгаа эсвэл аль үжи оюутан болоод Австралид ирсэн одоо сурж байгаа хүн байх юм бол миний энэхүү бичлэг яг танд тохирсон бичлэг байх болно. За миний зүгээс би хэрвээ дахиад оюутан болвол арай ондоогоор хийхэр байсан эсвэл үргэлжлүүлж хийх байсан зүйлсээ сурахтай холбоотой болон сурахтай холбоотой биш гэж хоёр ангилсан. За мэдээж бидний гол зорилго чинь сурах байгаа шүү дээ. Тийм учраас хамгийн чухал зүйлээсээ эхлэе. Сурахтай холбоотойгоор хамгийн ихний миний хийх байсан зүйл болохоор би хичээлдээ бүр амар сайн анхаарах байсан. Хичээлийн өрдөөсөө хоцорч одоо лекцээ за би дараа нь үзчихэндээ гэж хаяхгүй байсан. Яагаад тэгэхээр Австралид ингээд бүх хичээлүүд онлайнаар хадгалагдчих тийм билээ. Манай сургуулиар тийм байсан. Бусад сургууль ямар байдгийг бол хэлж мэдэхгүй байна. Манай сургуулийн үед болохоор лекц нь биетээр ордог боловч онлайнаар дахиад хадгалагдчихдаг. Тэгээ бүх слайдууд нь дахиад бэлэн байж байдаг. Хизээш нөхөж үзэх боломжтой. Тэгэнгүүт миний үед заримдаа ингээд за лекцээ тасалчих гэдэг юм уу. Эсвэл лекцэн дээрээ шал ондоо юм хийнгүүтлээ дараа нь нөхөд үзчихийгээд үлдээж тохиол байдаг гэсэн. Тэгэнгүүт яг үндэ нөхөж сайн үзэж чаддаггүй юм байлээ. Тэгээд дээрээс нь нэмээд өрдөөсөө хичээлээсээ хоцрох хэрэггүй. Тэгэх юм бол ингээд нөхөж аавна гэдэг бол амар хэцүү юм шиг надад санагдсан. Миний хувьд гэх юм бол яг юм 2 удаа тийм хоцорсон тохиолдол байна. Эхнийх нь гэх юм бол би Австралид анх ирчээд бол бизнесийн чиглэлээр сурна гэж бодож ирээд эхний 2-7 хоног сурсан байхгүй юу. Тэгсэн чинь 3 дахь 7 хоногоос би шууд IT-ийн сургуулаа сольж шилжээд тэгээд 3 дахь 7 хоногоос IT хичээл үзээд эхэлж байгаа. Тэгэнгүүт би өнгөрсөн 2-7 хоногийн хичээлээ 3 дахь 7 хоногоос эхлээд нөхөж авах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Энэ айгүй хэцүү байсан. Ер нь нөхөж авч бараг чадахгүй явсараа байгаа л тэгээд 12 дахь 7 хоногоо дуусаад тэгээд хичээл шалгалтаа өгөөд тэгээд дуусчихсан. Тэгээд миний эхний семестрийн дүн бол хамгийн муу байсан. Яагаад гэхээр нөгөө 2-7 хоногийн хичээлээ нөхөж авч чадаагүй, сайн нөхөж авч чадахгүй байсан учраас дүн бол хамгийн муу гарч исэн. 2 дахь удаагийнх нь юу байсан бэ гэхээр миний яг саяны шиг семестр эхлээл эхний 7 хоногтоо би шинэ байр руу буюу одоогийн энэ байрандаа нүүж таараад тэгээ шинэ байр чинь хов хоосон байсан учраас би бүх тавилга ингээд хогшлгээд юмнуудаа авахад бараг 2-7 хоног дахиад зарцуулсан байхгүй юу. Тэгэнгүүт би ингээд хичээлээ хийхээ оронд байраа тохижуулж ингээд янз бүрийн юм хийгээд дараа нь нөхөд үзчихэндээ гэсэн лекцүүдээ сайн нөхөж үзэж чадахгүй эсвэл нөхөж үзсэн ч гэсэн сайн ойлгохгүй. Тэгээд дахиад ингээд 2 удаа хичээлээсээ хоцорч исэн тохиолдол байна. Тийм учраас анханасаа өрдөөсөө ингээд дараа нь үзчих юм чинь зүгээр дээ ч гэдэг юм уу тий. Эсвэл ямар нэгэн байдлаар хоцрох нөхцөл байдлыг өөртөө битгий үүсгээрэй гэж хэлмээр байна. За 2 дахь хэлэх зүйл нь гэх юм бол миний мэдхээр Австралийн их сургуулиуд болохоор бүх үзэх хичээлүүд ингээ вебсайт нэр нь тавигдсан байдаг. За жишээ нь мастерын хөтөлбөрөөр гэх юм бол нийт 16 хичээл үзчихэж төгсөх ёстой. 16 хичээл гэдэг чинь 2 жилийн хугацаанд үзнэ гэсэн үг. Энэ 2 жилийн хугацаанд нийт яг ийм хичээлүүд байна. Эннээс яг 16-ыг сонгоод үзчихэж чи төгснөө. Энэ 16 дотроо чиний мэрэгжлийн энэ 2 ч юм уу те 4 хичээлийг чи заавал үзэх ёстой. Бусад хичээл нь сонголтоор байж болно. Эсвэл энэ хичээлийг чи үзэхгүй бол дараагийн энэ хичээлийгээ чи үзэж чадахгүй шүү ч гэдэм үү те. Хоорондоо аягүй хуйлтай холбоотой тийм хичээлүүд зөндөө байдаг юм билээ. Тэр болгоны мэдээлэл нь вебсайтн дээрээ тавигдсан байдаг. Тэгэхээр анханасаа сургуулаа эхлэхдээ за би эхний семестрээ энэ хичээлүүдийг үзнэ, 2 дахь семестртээ энийг, 3 дахьтаа энийг гэд бүгднгийн ихнээс нь төлөвлөх ёстой байдаг юм бэлээ. Тэгээд бас зарим хичээлүүд чинь нэг хичээлийнхэн суурь хичээл болдог шүү дээ. Жишээ нь би А гэдэг хичээлийг эхэлж заавал үзчихээд Б гэдэг хичээлийг үзэх ёстой. Тэгэхгүй Б-гээ үзчихээд А-гаа үзэж болдоггүй гэдэг тийм хичээлүүд бол зөндөө байдаг. Тэр болгоныхоо уялдаа холбоог нь сайн харж агаад өөрийнхөө төлөвлөгөөг сайн гаргах ёстой гэдэг юм бэлээ. Тэгэхгүй бол бас дахиад хүнд хичээлээ эхэлж үзээд тэрэндээ унцдаг ч юм уу тий. Суурь хичээлээ үзээгүй яжгаад хүнд хичээл үзчихэрч угаасаа ойлгоход хэцүү болчих штэ. Тийм тохиолдлууд бол зөндөө гардаг юм байлээ. Тэгэхээр анханасаа төлөвлөгөөгөө маш сайн гаргах хэрэгтэй. За 3 дахь зүйл нь гэх юм бол ингээд миний сэтгэхүүгээр ч юм уу те миний ойр орчим хүмүүсийн сэтгэхүүгээр бид нар ингээд уян хичээл амархан гэсэн энийг сонгоч гэд айгүй амархныг нь бодож бид нар сонгох гээд байдаг. Одоо ингээд би эргээд харангууд хамгийн амархан байсан гэхээсээ илүүтэйгээр хамгийн хэцүү те хамгийн их намайг зовоосон хичээлүүд миний толгонд үлдсэн байт юм шиг надад санагддаг. Тэгэнгүүт ингээд нэг л би мөнгөө төлж сурж байгаа тодорхой хэмжээний тэтгэлэг авсан ч гэсэн
би тодорхой хэмжээний мөнгө дахиад өөрөө зарлагдаад цаг хугацаагаа зарцуулаад сурж байгаа шүү дээ. Тийм юм чинь амархан хичээл ингэж бодохоосоо илүүтэйгээр би ямар хичээл сурвал надад хэрэгтэй, миний ирээдүйд яг юу нь хэрэгтэй гэдэг талаасаа бодож байгаад хичээлээ сонгуул зүгээр санагдсан. За дөрөвт нь гэх юм бол оюуны өмчийг дээдэж их сурвалжаа их материалаа дурдах ёстой байдаг. Монголд миний мэдж байгаагаар бид нэр ингээд презентацийн бэлддэг тэгэл их сурвалж гэж зүгээр нэг нэр тавиад хайчдаг. Заримдаа бүр яг үнэндээ их сурвалжааш дурддаггүй байсан аахгүй юу? Гэтэл Австралид болохоор энийг бүр хатуу хоригддаг. Хэрвээ чи хин нэгний материалыг аваад тэндээс одоо иш татчаад тэрнийгээ дурдаагүй байх юм бол чи шалгалтандаа унах эсвэл бигдаалтандаа унах тийм тохиолдол хүртэл гардаг. Тийм болохоор их сурвалжаа сайн дурдах ёстой. Тэгэнгүүт их сурвалжаа бас ингээд зөв дурдах ёстой. Монгол шиг ингээд зүгээр нэр тавиал оныг тавьчихдаг ч юм уу тий. Тиймэрдүү хэлбэр энгийн юм бол огт байдаггүй юм бэлээ. Энд ингээд айгүй олон их сурвалж дурдах юм аргачлалууд байдаг. Тэрнийг нь маш сайн судлаад яг ямар их сурвалжийг ямар хэв загварын дагуу бичдэг юм байна вэ гэдгээ маш сайн мэдэж судалж тэгээд өөрийнхөө assignment дээр бие даалтан дээр шалгалтын дээрээ тэрнийг маш сайн бичиж өгөх хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бол хичээлдээ унах эрсдэлтэй шүү гэдгийг хэлмээр байна. За тавд нь гэх юм бол анханасаа юу нэгэд би айгүй сайн сурна, би мундаг ээж чадна, энэ хичээлийг би амжилттай давна гэдэг сэтгэл зүйтэй ирэх хэрэгтэй юм шиг санагдсан. Миний хувьд тэгэхээр ягаад ч юм би мэдэхгүй ингээд би англи хэл дээр сурах юм чинь би сайн сурч чадахгүй байхдаа зүгээр хичээлэл пас хийж ивэл тийм монголоор бол бараг дийл авч ивэл амар баг болох нь тэр гэдэг нэг тийм бодолтой хүрээд ирсэн амар тийм нэг. Тэгээд би яг үнэндээ ингээд сураад ирсэн чинь би амар сайн сурсан. Тэгээд анханасаа л би юу нэг майндсет дээр их өстой байсан юм байлээ гэдгийг бол одоо ойлгож байгаа. Хэрвээ би анханасаа угаасаа ингээд заавал 7 л авна. 7 гэдэг нь тэр хамгийн одоо сайн голч дүн гэсэн үг. Тэгээд анханасаа би 7 л авна гэдэг тийм зорилготой ирсэн байсан бол би дандаа л 7 л авах байсан юм шиг санагдсан. Тэгээд эхний семестртээ сураад хэдийгээр хичээлээс хоцорсон ч гэсэн ер нь гайгүй дүн авах боломжтой юм байна шүү дээ. Мэдсэний дараагаар би ер нь 7 гэдэг дүн рүү зорих хэрэгтэй байна гэдгээ би ойлгосон. Тэрнээс өмнө ингээд би яагаад ч юм надад нэг айдас байсан. Яна би хичээлийн өрөнд авч чадах болов паст хийж ивэл надад болно доо гэдэг нэг тийм айдастай байсан учраас ердөөсөө тийм сайн дүн авахыг хичээгээгүй ч гэх юм уу да. Тийм болохоор ер нь эхний семестр жоохон муу дүнтэй байгаад тэрнээс хойш ер нь миний дүнгууд амар сайжирч эхэлсэн. За сурахтай холбоотой дараагийн нэг зөвлөгөө гэх юм бол хичээлэгч орж байгаа тэр лекчерүүдээ багштайгаа аюул сан тийм харилцаа үүсгэх хэрэгтэй юм лээ. Миний хувьд гэх юм бол би сураад мэдсэн. Миний хувьд асуух зүйл байхгүй. Заавал багш дээр очиод юм асуугаад ах шаардлагагүй би хичээлийг бүр ойлгосон юм шиг ингээд яваад идэг байсан. Яг үүндээ энэ амар буруу юм байлээ л дээ. Хэдийгээр өөрөө хичээлээ сайн ойлгосон ч гэсэн багш дээрээ очиж өөрийгөө таниулаад ойлгоогүй юм асуухаас гадна ойлгосноо илүү баттгаж асуугаад тэгээд ер нь өөрийгөө таниулаад байх хэрэгтэй юм лээ. Тэгхийн болвол дараа нь ингээд ажилд орохгоо CV-н дээрээ багшийнхаа нэрийг бичиж болно те. Энэ хүн за жишээ нь Эрка гэдэг хүн чинь айгуу сайн оюутан байсан. Хичээл зүтгэлтэй энэ төргээ багш нь чамайг мэдчихэж байгаа юм чинь хэлээд өгнө шүү дээ. Тийм болохоор багшийнхаа CV-н дээрээ ингээд reference хэсэгт нь бичих боломж гарч ирнэ. Эсвэл нөгөө дээгүүр багш нар чинь бас аюу олон юм судалгааны ажлууд дээр ажилт юм билээ. Тэгэнгүүт оюутнуудаа ингээд судалгааны ажлуудаа туслах зорилгоор ингээд сайн оюутнуудаа заримыг нь авчт юм билээ. Тэгэнгүүт би хэрвээ багштай танигдсан байсан бол энэ боломжуудыг би алдахгүй багшийнхаа судалгааны ажил дээр ажиллаад туршлагачаа дээрээс нэмээд цалин аваад явах боломж надад байсан бэлээ. Гэтэл би яг энэ боломжоо ашиглаж чадаагүй. Надад асуух юм байхгүй. Би бүгдийг нь ойлгоцсон л гээд яваад исэн. Миний алдаа болсон мэлээ. Угаасаа тэгээд хүн чинь ингээд зар тавиа танихгүй хүн авснаас илүүтэйгээр өөрийнхөө таньдаг тэгээд хичээл зүтгэлтэй мэддэг хүнийг өөрийнхөө хийж байгаа судалгааны ажил дээр авахыг илүүд үзье шүү дээ. Тийм болохоор аль болох багштайгаа ойрхон байгаад өөрийгөө таниулаад явж явах юм бол заавал ингээд судалгааны ажилд нь оролцохгүй маань ч гэсэн ер нь CV-н дээрээ reference хэсэгт бичих хүнтэй болчихно гэдэг чинь нэг том давуу тал гэх юм уу та үүсчин гэсэн үг. Түүх ихээр гадаадад оюутан болоод ирсэн бидний хувьд чинь таньдаг хүмүүс байхгүй шүү дээ. Тэгээд reference хэсэгт одоо Монголоос мэддэг, Монгол дахь захирлаа бичлэлтэй нэртэй, эсвэл Монгол дахь профессороо бичлэлтэй нэрш. Тэрний оронд Австрал байгаа юм чинь Австрал хүний бичсэн илүү одоо дээр. Тийм учраас ядчил одоо reference хэсэгт бичих хүнтэй байлгах үүднээс нэг профессортойгоо ер нь дотн олоод өөрийгөө хэн гэдгээ танилцуулсан зүгээр гэж бодож байна. За ингээд сурахтай холбоотой хэсэг маань ингээд дуусчихин. Одоо харин сурахаас гадуурх одоо миний хийх ёстой байсан эсвэл энийгээ үргэлжлүүлж хийх байсан зүйлсийн талаар ярив. За хамгийн ихнийх нь мэдээж networking юм байна. За жишээ нь би одоо ингээд IT-гаар сурсан учраас IT-тэй холбоотой бүх төрлийн ивентүүд, хакатон ч гэдэг юм уу
одоо бүх төрлийн тийм уулзалтуудад байнгын очдог байсан. Энийгээ би үргэлжлүүлж хийх байсан. Тэгээд мэдээж Нябоор сурдаг ч юм уу те эсвэл одоо маркетинг ч гэдэм үү юу ч гэдэм тиймэрдүү чиглэлээр сурдаг хүүхдүүд байх юм бол өөрсдийнхөө тэр чиглэлийн ивентүүдийг олоод эсвэл LinkedIn-ээр тэр чиглэлээр ингээд ажилдаг ч юм уу ивент зохион байгуулдаг хүмүүсийг дагаад тэгээд ивентүүддээ сайн ороод хүмүүст өөрийгөө танилцуулаад явж байгаа цагт нэг л өдөр ингээд чамд ажлын санал ирдэг эсвэл ийм нэг ажил байна чи сонирхоод үзэхгүй ярилцлаганд орох уу гэдэг юм уу те тэрнтэй холбоотойгоор үүсэх боломжууд нь айгүй их байд юм лээ. Тийм болохоор би networking ивентүүдэд маш сайн оролцоорой гэж хэлнэ. Хоёр гэх юм бол ийм STEM industry-д бол айгүй их тийм mentorship хөтөлбөрүүд байдаг. STEM industry гэдэг нь болохоор одоо ингээд IT инженерийн чиглэлийн салбарыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ чиглэлд ялангуяа эмэгтэй хүмүүсийг дэмжсэн менторшип хөтөлбөрүүд бол зөндөө байдаг. Тэр хөтөлбөрүүдийг өрдөөсөө алхасахгүй хэдийгээр завгүй байсан ч гэсэн аль болох цагаа зохицуулаад бүр л их завгүй болоод оролцоосоо гэж бодож байна. Ягаад гэхээр энэ хөтөлбөрүүд нь айгүй их одоо танилыг хүрээд хэлж өгдөг, чамайг хүмүүс танилцуулж өгдөг, бас нүүр хагаруулдаг тий айгүй болгон давуу талтай юм шиг надад санагдсан. За хоёр дахь зүйл нь гэх юм бол энд сургуулиас болон сургуулийн бус одоо ийм клубүүдийн байгуулдаг зөндөө олон үйл ажиллагаанууд байдаг л та. Жишээ нь сургуулийн үйл ажиллагаа гэх юм бол одоо CV-г засаж өгдөг үйлчилгээ байна. Эсвэл карьер зөвлөгөө өгдөг үйлчилгээ байна. Ажлын ярилцлаганд орох гэж байгаа гэх юм бол ярилцлаганд бэлддэг тийм үйлчилгээ байна. Дээрээс нь ийм пасс хөтөлбөр. Жишээ нь манай сургуулийн үед пасс хөтөлбөр гэж байдаг. Тэр нь яад юм бэ гэхээр бүх оюутнууд ингээд заавал судлах ёстой суурь хичээлүүд байдаг шүү дээ тий. Тэр суурь хичээлийг нь ойлгоогүй байх юм бол өнгөрсөн жилийн төгссөн тэр хичээлээ сайн дүнтэй төгссөн оюутнууд нь одоо сурж байгаа оюутнуудаа энэ хичээлийн талаар ингээд тайлбарлаж өгдөг тийм хөтөлбөр байдаг байхгүй юу? Үнэгүй хичээл зааж өгдөг гэсэн үг нэг гэсэн доо. Тэгээ сургуулиас нөгөө оюутнууд нь цалинжчдаг. Тийм хөтөлбөрүүдэд хамрагдаад ойлгоогүй хичээлийн нөхөж авдаг эсвэл ойлгосноо улам баттгах ч юм уу тий. Тиймэрдүү хөтөлбөрүүдэд сайн хамрагдах байсан гэж бодож байна. Харин сургуулиас зохион байгуулдаггүй ингээд оюутнууд өөрсдөө зохион байгуулдаг эсвэл тийм клубүүдийн зохион байгуулдаг үйл ажиллагаа гэх юм бол клубүүд чинь айгүй их тийм ивентүүд зохион байгуулдаг. Тэгээд тэр ивентүүдэд очиод зөндөө олон найз нөхөдтэй болж болно. Тэр ивентүүд чинь ядчил бүгдээрээ нэг панкейктэй ч юм уу тий бургер, пиццатай эсвэл хоолтой байдаг байхгүй. Тэгэнгүүт оюутнууд чинь хоол идэх чинь амар гоё зүйл шүү дээ. Тийм юм чинь очиод өнгөө хоол бас идчих боломжтой. Тим юмнуудад явбал айгүй гоё. Жишээ нь манай сургуулийн үед гэх юм бол айгүй их тийм аялал activity-нуудыг хийдэг байсан. Жишээ нь одоо энэ surf trip хийдэг байхгүй манай сургууль тэр нь нэг хүний бараг $100 жилүүдийн үнэтэй. Тэгээ дээрэс нь манай энэ амьдарч байгаа хотоос нэг 70 км очиод явах зайтай газар байдаг. Тэгэнгүүт бидраас нэг $10 жилүү $20 аваад тэр $100 үнэтэй хөтөлбөртэй хамруулцдаг үлдсэн мөнгөний сургуулиас төлчдөг байхгүй юу. Тэгээд оюутнуудынхаа юм хямдхан аяллуудад хамруулдаг. Ийм аяллуудыг бас сайн хийгээд амьдарч байгаа газрынхаа гоё үйл ажиллагаануудад нь оролцоод амьдарч байгаа газартайгаа сайн танилцаарай гэж би бол хэлмээр байна. Тэгээд дээрээс нь нэмээд манай сургуульд одоо жишээ нь coding club гэж байдаг байсан, Japanese club гэж байдаг байсан. Ер нь янз бүрийн юм клубууд зөндөө байдаг. Би бүр нэг удаа юм нэг муслим хүмүүсийн клубд очиод тэгээд тэрэнд яа юу болдгийг сонирхож үзчихсэн байхгүй юу. Тэгээд гол зорилго бас үнэгүй хоол идчих санаатай. Тэгсэн чинь айгүй бас өөр соёлыг судлах гэдэг чинь айгүй ондоо байдгийн билээ. Оронгууд шууд гутлын тайлуулаад гарын угаалгаад тэгснээ сандал дээр суулган гутлаа бид нарт нэг ус өгснөө нэг ширхэг юм хасарваан гэж жимс гэдэг шүү дээ. Date гэж англиар нэрлэдэг. Тим жимс идэр өгдөг юм билээ. Энэ нь өөрсдийнх нь тэр ёс ажилтай холбоотой зүйл юм билээ. Тэр Рамадан сар гэж ярьдаг шүү дээ. Тэр нь болохоор нөгөө нэг хэдэн хоногийн хугацаанд ч илээ. Тэгээд өдөр хоол иддэггүй, нартай байхад хоол иддэггүй нэг тийм сар байсан юм аа. Тэр нь нэг ёс ажилтай холбоотой зүйл байсан юм билээ. Тэгээд яг тэрнийх нь өмнөх нь энэ үйл ажиллагаа зохион байгуулагдаад тэгээд утсан чинь юм хасарвааны дээр өгөөдсөн аахгүй юу. Гэх мэтчлэн иймэрдүү бусад орны тийм бусад шашны юм соёлоодыг үзэж сонирхох боломжууд бол зөндөө гарч ирдэг юм байлээ. Би тэгээд энэнд явж ижил энийг мэдж байгаа. Тэрнээс ш өөрөөр надад ийм муслим найз нөхөд огт байхгүй юм чинь энэ талаар ингээд өөрөө жинхэнэ ингэж биеэрээ үзэж туулж мэдрэх боломж надад олдохгүй. Сургууль дээр ийм клубүүд байдаг учраас надад ийм боломж олцсонд бол би зөндөө баяртай байдаг. Тэгээд дээрэс нэмээд миний мэдхээр л манай сургууль тэгээд Queensland мууш гэдэг бусад нэг хэд их сургуулиуд оюутнуудаа ингээд санхүүгийн дэмжлэг гэх юм уу да бараг санхүүгийн дэмжлэг юмдаа үзүүлэх зорилгоор ийм хүнсний бүтээгдэхүүн дээрээс нь нэмээд жимс
эдрийг 7 хоногт нэг удаа үнэгүй өгдөг байсан. Гэхдээ хүссэн үнэ нь ирээд очрлоод авах боломжтой. Тэрнээс биш оюутан болгонд май чамд гэж хуваарлаж өгдөггүй. Хэрэгтэй хүмүүс нь очрлж байгаад ирж авдаг тийм юм байд юм лээ. Гэтэ манай сургууль манай гэрээс амар хол болохоор тийм баахан хүн жимчрээл гэрлүүгээ авах гэж яршиг гэж бодоод би бол тийм нэг авдаггүй байсан. Оюутнууд болохоор тэрэн дээр бүр ингээд ихтэн цаг очрлж байгаад тийм үнэгүй жимс ногоо ол зөндөө авдаг юм лээ. За дараагийн нэг өгөх зөвлөгөө гэх юм бол хичээлээж хийждэг, тий хамтдаа гадуурч суугаалцдаг, чөлөө цагаа өнгөрөөждөг. Ер нь нэг тийм оюутан ахуй цагийн найзтай болоорой гэж би бол зөвлөмөр. Миний хувьд болохоор би өөртөөсөө ийм найзтай болж чадаагүй. Ягаад тэгэхээр би яг тухайн үед найз залуутай байсан байхгүй оюутан байхдаа. Тэгэнгүүт ингээ манай найзууд намайг ингээл дуудаал хамтдаа тгий ингэнгүүт нь би дандаа ингээл үгээ гэж хэлсээрэн байгаа. Сүүлдээ бүр надаас асуухаач болцсон. Угаасаа Эрка хамт явахгүй дээ гэдэг бодолтой. Тийм болохоор надад өөртөөс ингээд оюутан ахуй цагаас найзлсан best friend гэдэг хүн бол байдаггүй. Яг хөө ингээд найзууд бол байгаа. Гэхдээ ингээд амар сайн найзууд байдаг штэ тий амьдралын бүх мөчөд хамт байдаг. Жишээ нь одоо хөрмөндөө өрөх хэмжээний ч юм уу тий. Тиймэрдүү сайн найз бол надад байхгүй. Тийм учраас найзуудтай сайн цаг зарцуулаад сайн найзтай болоорой гэж бол хэлмээр байна. За дараагийн нэг зүйл нь болохоор энэ бүр үнэхээр хэрэгтэй. Санхүүгийн дэмжлэг сургуулиас үзүүлдэг. Энэ гэхдээ бүх Австралийн сургуулиудад байдаг гэж би бол хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан манай сургуулийн хувьд бол байдаг. Энэ нь бүр вебсайтн дээр нь хүн болгонд нээлттэй мэдээлэл байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр одоо хэрвээ би санхүүгийн хувьд ямар нэгэн хүнд нөхцөл байдалд ороод хичээлээ хийж чадахгүй болчлоо гэж бодъё л доо. Тэгэнгүүт манай сургуулиас надад туслалцаа үзүүлдэг. Ямар туслалцаа байж болох вэ гэхээр хэрвээ би жишээ нь одоо ингээд амьдрах байргүй болчлоо гэх юм бол намайг байраар хангаж өгч болдог. Хоорондоо ярилцчаад ингээд хангачт юм бэлээ. Эсвэл ингээд идэх хоол хүнс байхгүй байна гингүүт бас хоол хүнс өгч болно. Эсвэл ингээд бүр мөнгө байхгүй байна гэх юм бол мөнгө зээл гэдэг юм байлээ. Гэхдээ хүүгүүгээр тодорхой хэмжээний мөнгө өгчөөд за дараа нь чи 4% агаад ингэж төлөөрөөч гэдэг юм уу тэгж өгч болдог. Дээрээс нь ингээд би хичээлээ хийх гэсэн чинь компьютер надад байдаггүй. Би заавал компьютер авмаар байна гэх юм бол компьютерыг авч өгдөг. Эсвэл сургуулаас нэг төгсөн төгслөөний хэрэглээрээ гээд үнэгүй компьютер өгдөг ч юм уу тий. Тиймэрдүү юмнууд байд юм билээ. Миний хувьд би яаж сургуулаасаа санхүүгийн туслалцаа авч исэн бэ гэхлээр би компьютер авмаар байна. Гэхдээ надад мөнгө байхгүй байна гэж хэлээд би $1000 авч исэн. Тэгээд яг ингээд $1000 шууд майгээд өгчдөггүй юм бэлээ. Чи яг ингээд үнэхээр мөнгөгүй байгаа юу? Тэрнийгээ яг тодорхойлж хэлээ гэд баахан баримтууд шаарддаг юм байлээ л дээ. Жишээ нь юу вэ гэхээр чи 7 хоногт яг хэдэн төгрөгийн цалин олдیں۔ Тэгээд дансны гурвалх чинь хэд байна? Түрээсэндээ хэдийг өгдیں۔ Хүнсний зардал чинь хэд ингээд бүгдийг харангууд мэдээж би оюутан юм чинь нэг их мөнгө надад байхгүй шүү дээ. Тэгээд би яг бүх бодит байдлаа ингээд явуулсан чинь чамд үнэхээр ингээд мөнгө хэрэгтэй юм байна гингүүтлээ надад $1000 өгч ирсэн. Тэгээд энэ мэтчлэн ер нь бол сургуулаасаа янз бүрийн дэмжлэг авах боломжууд зөндөө байдаг. За дараагийн нэг юм нь болохоор амар ойлгомжтой. Угаасаа дэлгүүрч гэдэг юм үйлчлэгээний төв байгууллагууд, жим мэтэргээл тэд нар угаасаа оюутан гэх юм бол 10% хөнгөлөлт үзүүлдэг. Тэгэхээр тэр хөнгөлөлтүүдээ бол мэдээж сайдалж байгаарэ. Зарим газрууд болохоор оюутан гэдгийг хэлэхгүй байх юм бол угаасаа 10% чи яг оюутнууд чамд 10% хөнгөлөлт өгье энэ гэж асууж хөнгөлөхгүй. Тийм учраас танад оюутны хөнгөлөлт байгаа юу гэж асууж агаад 10% хөнгөлөлттэй бол идэлжээвэл зүгээр. Миний мэдгээр Love, Spotify, Apple зарим энд дэдэг зарим нэг Японы газар ч гэдэм үү. Тэгээ тэр болгоо ингээл ресторанууд эдэр оюутангингууд 10% хөнгөлөлтүүд байгаад байдгийн. Тэгээд оюутнараа ингээд кино дээр үзэхдээ бас хөнгөлөлтүүд эдэлжүүл зүгээр бас хөөрхөн мөнгө хэмждэг. Дараагийн нэг хэлмээр байгаа зүйл нь болохоор энэ яг миний өөрийн алдсан туршлага байна. Энд ингээд зөндөө олон хүний нэрэмжит тийм $1000, $3000, $5000 ингээд жижигэн тэтгэлгүүд зөндөө байдгийн байлээ. Би тэгээд тэр болгоныг нь сайн мэдэхгүйгээсээ ердөөс ингээд вебсайт руугаа орж анзаараагүйгээсээ болоод алдсан байлээ. Би төгсөж явахдаа л мэдсэн л дээ манай нэг найз лав ингээд ийм тэтгэлгүүдэд алхаслгүй apply хийжсэн. Тэгээд хоёр тэтгэлэг авсан. Нэгнээс нь $5000, нэгнээс нь $1000 ингээд авч ирсэн ингээд надад хэлжсэн. Тэгээд би яг төгсгийнхөө алдад мэдчихсэн болохоор угаасаа ингээ бүх юмнаас хоцорсон байсан. Тийм болохоор одоо оюутан болох ч байгаа ч юм уу тий оюутан болоо сурж байгаа хүүхдүүд байх юм бол яг ямар тэтгэлгүүд байна, апплайд хугацааны хизээ гэдгээ сайн төлөвлөж байгаа. Энэ тэтгэлгүүдэд апплайдаад үзвэл зүгээр шүү гэж бодож байна. За дараагийн нэг юм нь болохоор сургууль болгон дээр ерөн сэтгэл зүйч байдаг гэж би бодож байна. Мэдээж бид нар ч Монголоос ирсэн гадаадад амьдарч байгаа homesick болон тэг гэрээ санаа эсвэл ингээл сурахынхаа хажуугаар ажиллаад амьдарч байгаа юм чинь ямар нэгэн одоо мэдээж л сэтгэл зүйн үед жоохон хэцүү нөхцөл байдал заримдаа үүснэ шүү дээ. Тэгэнгүүт тэр болгонд ингээд өөртөө дотроо хадгалаад явахгүйгээр сургууль дээр байгаа сэтгэл зүйчээ сайн ашиглаад тэд нартайгаа ингээд яриад үзэх хэрэгтэй гэдэм билээ.
Зарим хүмүүс болохоор яг ингээд би өөрийгөө төрлөх хэл дээр илэрхийлж байгаа ашиг сэтгэл зүйчтэй илэрхийлж чадахгүй юм чи угаасаа ойлголцохгүй тийм учраас уулзахгүй гэд бодоод идэм лээ. Ойлголцохгүйсэн ч гэсэн одоо яах вэ? Тэгээ өөрийгөө аль чадхаараа л илэрхийлэхгүй юу. Тэгээ сэтгэл зүйч чинь ч гэсэн аль чадхаараа ойлгох гэж хичээж штэ. Тэгээд бүр болохгүй яа нэг цаг сайхан спикингийн дадлага хийлчлээ гэж бодоод гараад ирнэ. Тийм болохоор ямар ч байсан би хэцүү үе байх юм бол өртөөсөө татгалзахгүйгээр сэтгэл зүйчтэйгээ уулзж байгаарэ гэж би бол зөвлөмөр байна. Тэгээ манай сургууль дээр лам нэрээ нэг ийм юм байдаг гэж би сонсч ирсэн. Сэтгэл зүйчтэй уулзаад тэгээ нэг уулзсан хуваар цаг энэ appointment эдрийнхээ бичгийг авчдаг юм шиг үлээ. Тэгэнгүүт заримдаа ингээд шалгалтаа ингээд хугацаанд өгч чаддаггүй ч юм уу те эсвэл биеийн өвдөөд ч юм уу эсвэл үнэхээр сэтгэл готролд ороод даалгавар эдрийг хийж чаддаггүй тийм үеуд байдаг шүү дээ. Тэгээд хугацаанаасаа хоцроочдог. Тэгэнгүүт ингээд үнэхээр миний сэтгэл зүй хэцүү байсан. Би ингээд босож чадаагүй. Ийм учраас ингээд хүнд нөхцөл байдалтай байсан учраас би гэрээ санаад байсан учраас ингээд би шалгалтаа сайн өгч чадсангүй эсвэл унчлаа ч гэдэм үү те. Тэрнийгээ сургууль руугаа лекчерлэгөө явуулаад тэгээд шалгалтаа дахиж өгдөг ч юм уу эсвэл шалгалтынхаа хугацааг хойшлуулдаг assignment-а дахиж submit хийх хэрэг ч гэдэм үү те. Тиймэрхүү боломжууд гарч ирдэг юм байлээ. Би бол ашиглаж үзэж байгаагүй. Гэхдээ энэ нь хэдийгээр сайн зүйл одоо оюутнуудтай ийм боломж олгож байгаа сайн зүйл боловч нөгөө талаараа жоохон буруу талаар нь ашиглах хүмүүс бас их байд юм шиг надад санагдсан. Манай нэг нийтгэг хамт сурдаг оюутан дандаа ийм нэг балер арга хэрэгэлдэг байсан аахгүй юу. Тэгээд дандаа сэтгэл зүйчтэй уулзаад бичиг аваад тэгээд тэр бичгээрээ далимдуулаад шалгалтынхаа хугацааг нь дандаа хойшлуулад явцдаг. Тэгээ би энийг тэр нийтгэг хамт сурдаг оюутнаасаа мэдэж авч ирсэн. Яг энэ манай сургуулийн найз шиг буруу замаар ашиглахгүй зүү замаар нь ашиглаад сэтгэл зүйчтэйгээ уулзаад ингээд өөрийнхөө дотор байдаг хэцүү зүйлсээ бас гаргаасаа гэж бодож байна. За дараагийн нэг зүйл буюу одоо сүүлээсээ хоёр дахь зүйл нь болохоор би эмчит сайн үзүүлээрэй гэж хэлмээр байна. Ихэнх Австралид ирж байгаа угаасаа би чинь оюутны талаар ярьж байгаа шүү дээ. Тийм чинь оюутны талаар ярьж байгаа юм чинь оюутны виз дээрсэн байх нь тодорхой. Оюутны виз дээрсэн байна гэдэг чинь оюутны даатгалтай байгаа нь тодорхой гэсэн үг. Тэгэнгүүт оюутны даатгал чинь амар их зүйл cover хийдэг. Амар их зүйлийг одоо нөхдөг гэх юм уу нөхөн төлбөр өгдөг юм байна л та. Одоо би ингээд оюутны дараах визтэй байгаа юм. Тэгэнгүүт миний энэ эрүүл мэндийн даатгал нь болохоор амар их мөнгө төлжиж их юм cover хийдэг. Яг одоогийн миний оюутны даатгал шиг тийм их зүйл бас cover хийж чаддаггүй байхгүй юу? Тэгэхээр оюутны визтэй байгаа дээрээ эмчид сайн үзүүлээд шинжилгээ сайн өгөөд энэ даатгалаа сайн ашиглаад аваарай гэж би хэлмээр байна. Яагаад тэгэхээр бид нар чинь амар их мөнгө төлсөн байгаа шүү дээ. Тийм чинь тэр их мөнгөнийхөө тодорхой хэмжээний гэн бас өөртөө эрүүл мэндийн шинжилгээ үзлэг хийж буцааж авмаар л шүү дээ. Тийм болохоор ядаж 6 сартаа нэг удаа ч юм уу тий жилдээ нэг удаа эмч дээр очиод өвдөөгүй байсан ч гэсэн би зүгээр урьдчилан сэргийлэх зорилгоор үзүүлмээр байна. Ийм шинжилгээнүүд өгмөөрэй. Эсвэл ямар шинжилгээ би өгөх хэрэгтэй вэ гэд бүх шинжилгээнүүдийг нь өгчих хэрэгтэй. Тэгээд тэр бүх шинжилгээнүүд чинь эмчид үзүүлэх тэр төлбөр чинь бүгдээрээ угаасаа даатгалаасаа coverлогдчихно. Тийм болохоор ердөөсөө санаа зовох хэрэг байхгүй. Гэхдээ энд миний анзаарсан нэг юм нь юу юм бэ гэхэлэр хэрвээ сургуулийнхаа эмчид үзүүлэх юм бол ингээд бүтэн coverлогдд юм байлээ л те. Яагаад гэх юм бол энд даатгал чинь ингээд жишээ нь эмчид богино хугацаанд үзүүлэх юм одоо богино appointment аваад үзүүлэх юм бол $42 даатгалаас өгнө гэж бүр заагдсан байт юм лээ. Урт хугацааны одоо appointment аваад үзүүлэх юм бол $80 ч илүү өгнө гэдэг. Тэгэнгүүт сургуулийн эмчнэр сургуулийн одоо эмнэлэг нь яг оюутнуудаа зориулаад богино хугацааны үзлэгийнхээ төлбөрийг нь яг $42 уртынхыгаа $80 гэд тэрэндээ бариулцдаг. Гэтэл сургуулиас гадуур бусад GP нар яадаг вэ гэхлээр богино хугацааных нь $100 гэд амар үнэтэй болчдөг байхгүй юу. Тэгэнгүүт даатгал нь 42-ыг төлдөг. Гэтэл би $100-аар үзүүлчихэд байдаг. Тэгэнгүүт зөрүү нэг $60 орчим долларыг нь би өөрийнхөө карманаас төлнө гэсэн үг. Тийм болохоор оюутан байхдаа аль болох сургуулийнхаа эмнэлэгт сургуулийнхаа GP дээр үзүүлээд сайн шинжилгээ өгөөд аваарай гэж хэлмээр байна. За хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн хэрэгтэй зүйл нь болохоор сургуулиудад exchange хөтөлбөр гэж байдаг. Жишээ нь манай сургууль гэхэд бол нэг 20 орчим гадны бусад орны сургуулийнхтай хамтарч ажилладаг юм байлээ л дээ. Миний мэдгээр л одоо Герман, Япон, Франц, Солонгос, Хятад, Таиланд эдэргээд айгүй олон орны сургуулиудтай хамтарч ажилладаг. Тэгэнгүүт би
амарч авах хугацаанд одоо оюутныхаа амралтаар 1 сарын хугацаанд exchange хөтөлбөрөөр гадагшаа сургууль сурах боломжтой. Одоо хамтарч ажилладаг сургуулийнхаа сургуульд нь сурна гэсэн үг. Энэ хөтөлбөр нь хөвчлэн ер нь бол үнэгүй байдаг. Тэгээд надаас ямар заавал гарах юм бэ гэхээр би зөвхөн өөрийнхөө онгоцны билетний л мөнгийг төлнө. Тэгээд очиод идэж уух хоолн усныхээ л мөнгийг төлдөг. Тэгэнгүүт айгүй жоохон мөнгөөр 1 сарын хугацаанд бусад улс орнд байгаад байран цаанаасаа тэгээд хичээлээ хий чин давхар хажуугаар нь ингээд гарч ороод аялчин те. Тэгээд нэг шинэ улсыг үзээд ирнэ гэдэг чинь айгүй гоё боломж юм шиг надад санагдсан. Тэгээд энэ боломжийг ашиглаад сурж авах хугацаанд зөвхөн Австралид байхаас гадна өөр нэг орн руу очиод тэр орнтойгоо танилцаад 1 сар бас өөр орныг үзээд ирвэл гоё юм болов уу гэж би бас бодсон. Тэгэхээр хэрвээ exchange хөтөлбөрийг сонирхоод өөр орн руу явж үзмээр байгаа хүн байх юм бол сургуулийнхаа вебсайт руу ордог ч юм уу те сургуулийнхаа хүмүүс рүү холбогдоод юм байт юм уу нэтрээгээ сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээ миний хувьд ингээд оюутан байсан өөрийн туршлага дээр үндэслээд юуг өөрөөр хийх вэ, юуг сайжруулах вэ, юуг үргэлжлүүлж хийх байсан бэ гэдэг туршлагаа хуваалцлаа. Тэгээд авах гэхийн ухаанаар хандараа зарим нь зөв зарим нь хүнд таалагдахгүй ч гэж хэрэггүй ч юм байж магадгүй. Миний туршлага юм байна. За тэгээд намайг анхааралтай сонссонд баярлалаа.